Дараагийн мэдээг танилцуулъя. За сүүлийн үед Оросын одоо өсөн нэмэгдэж байгаа аюултай холбоотойгоор Европын орнууд цэрэг армиа зузаатгаж байгаа. За үүнтэй холбоотойгоор эмэгтэйчүүдийг цэрэг татахыг одоо шаардлагыг олон хуулийн одоо шаардлага болгох асуудал бол хилцэгдэж байна. За хамгийн сүүлд Дани улс эмэгтэйчүүдийг цэрэг татах шийдвэрийг гаргасан 3 дугаар сарын 25-нд энэхүү шийдвэрийг гаргасан. За Дани улсын хувьд бол энэ оны 7 дугаар сарын 1-ээс хойш 18 нас хүрсэн залуу эмэгтэйчүүдийг айрам хангалттай сайн дурынхныг татаж чадахгүй болвол 26 оны 1 сараас эхлэн суглаагаар цэрэг татна гэж мэдгдсэн. За энэ нөхцөл байдлыг тайлбарлахдаа Европын геополитикийн нөхцөл байдал хурцтмал болж байгаа учраас энэхүү арга хэмжээг өмнө нь бол 2 жилийн дараа хэрэгжүүлнэ гэж байсан бол энэхүү наашин татаж хэрэгжүүлэх болсноо мэдгдсэн. За Дани зэвсэгт хүчний мэдээлснээр сайн дурын үндсэн дээр тус улсын одоо зэвсэгт хүчинд эсэгчдийн 25% орчим хувь нь эмэгтэйчүүд байгаа юм байна. За харин эрэгтэйчүүдэд зориулж заавал хамрагддаг цэргийн алба нь 3 сарын үндсэн бэлтгэл сургалтын дараа цэрэгт элсэгчид ямар анги нэгтгэлд одоо хамрагдахаас хамаарч 4-өөс 12 сарын хугацаанд бол алба хаадаг юм байна. За түүнчлэн болвол эмэгтэйчүүд Норвег, Шведэд бол цэргийн алба хаах үүрэгтэй. Норвег улсын хувьд 2015 оны 1 сараас эхлээд бүх нийтээр цэрэг татах хуультай болсон. За Швед улс 2010 онд бол цэрэг татахыг болиулсан боловч 2018 оны 1-р сард 18 ба түүнээс дээш насны эрэгтэй эмэгтэй хүмүүсийг цэрэгт хамруулах ийм цэрэг татгалзыг дахин сэргээсэн. За цэргийн алба хаах хугацаа нь 6-аас 15 сар байдаг юм байна. За нийт цэргийн алба хаагчдын 20 орчим хувь нь эмэгтэйчүүд байгаа юм байна. За Нидерландд цэрэг татлагыг 1997 оноос хойш бүхэлдээ түтгэлзүүлсэн боловч эмэгтэйчүүдийг цэрэг татдаг болсон байна. За харин Израилийн цэрэг татлагын хуулийн дагуу 1949 оноос хойш эмэгтэйчүүдийг цэрэг татах болсон боловч эмэгтэйчүүд 2 жил, эрэгтэйчүүд 3 жил алба хаадаг юм байна. За харин Израилийн хувьд 2024 оны 6 дугаар сард Израилийн дээд шүүх бол өмнө нь цэргийн үүргээс ортодокс одоо хит ортодокс үзэлтэй еврейчүүдийг цэргийн алба хаахыг нь бол зөвшөөрдөггүй байсан бол энэ удаа тэр шийдвэрийг өөрчилж цэргийн алба хаах ийм нөхцлөөр хангасан. За энэ шийдвэр нь бол зөвхөн одоогийн байдлаар эрэгтэйчүүдэд хамаарч байгаа юм байна. За энэ мэтчлэн болвол дэлхийн улс орнууд цэргийн албанд эмэгтэйчүүдийг татах ийм байдал бол нэмэгдэж байна. За Африкийн бүс нутагт бол нэлээд олон улс эмэгтэйчүүдийг цэрэг татдаг юм байна. Тухайлх юм бол Зүүн Африкт орших Эритре улсын хувьд цэргийн алба хаах хугацаа нь эрэгтэй эмэгтэй хүмүүс 16 сар байдаг юм байна. За зааны ясан эрг улсад эмэгтэйчүүдийг цэргийн алба хаах хуультай боловч энэ нь хэрэгждэггүй юм байна. За Мозамбикийн хувьд Мозамбикийн засгийн газар 2024 онд сонгон шалгаруулах албан журмын алба хаах хугацааг 2 жилээс 5 жил хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэж зарласан. За харин Азийн бүс нутгаас Мянмар, Бүгд найрамд Хятад ард улс, Зүүн Тимор, Умар Солонгос зэрэг орнууд эмэгтэйчүүд цэргийн алба хаадаг юм байна. Бүгд найрамд Харсан Солонгос улсад 2015 оноос хойш эмэгтэйчүүд цэргийн алба хаах ёстой гэж хууль нь зааж өгсөн. Цэргийн алба хаах доод нас нь 17. За боловсролын түвшингөөс хамаарч цэргийн алба хаах нь бол хэдэн жил хүртэл хугацаатай байх нь бол боловсролын түвшингөөс хамаарат цэргийн алба хаах хугацаа нь бол тодорхойлогддог юм байна. За ер нь бол маш удаан хугацаанд бол Умар Солонгос цэргийн алба хаадаг. За харин Зүүн Тимор улсад 2020 онд бол 18-аас 30 насны эрэгтэй эмэгтэй хүмүүсийг цэргийн алба хаалгах шийдвэр гарсан. За цэргийн алба хаах хугацаа нь 18 сар байдаг юм байна. За харин үүрэг хэрхэн хэрэгжих нь бол одоогийн байдлаар тодорхойгүй байна. За Бүгд найрамд Хятад ард улсад 18-аас 19 насны сургууль төгссөн цэргийн тодорхой мэргэжлийн боловсрол хангасан одоо эмэгтэйчүүдийг цэргийн алба хаалгадаг ийм тогтолцоотой юм байна. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.